まるでおとぎの話終わり迎えた証長すぎる旅路から君がしたい За өнгөрсөн 12 сард би My Name List-ийн нэгдүгээр байрыг буюу Full Metal-ийн нийтмийг болоогаад байгаа. Хаанаас ч юм гэмт гараад ирсэн адал явдал фэнтези төрлийн Frere-ийн гхийн анимын эхний 13 ангийг ярьсан. Одоо бол 28 анги нь бүгд гараад дууссан. Тэгээд ерөнхийдөө бол би тэр бичлэгийг хийснээс хойш Frere-ийг хараандаа авсан л та. Эцээ нэгдүгээр байраа алдах бол энэ чанараа алдах болов гэлтэй. Ер нь бол тэр үедээ яг надад Frere-ийн таалагдчихсан ч гэсэн нэгт өчигдөд бол тийм жоохон ахтгаар. За нэг 8.7 8.8 ноттой топ 50 дотроо байж ахтал болохоор хөтөл гэж бодчихсон байхгүй юу. Гэтэ үлдсэн ангиудыг үзэж дуусгаад үнэхээр миний Frere-ийг респект улам дэшилсэн. Өмнөх бичлэгтээ би Frere-ийг зүгээр л сайн нэм гэж бодож ирсэн. Харин одоо бол бараг албан ёсоор мастерписүүдийг нэгдэж оруулж болохоор санагдаад эхэлсэн. За тэгээд өмнөх бичлэгтээ бол аниме үйл явдлын төлөв ярьсан. Тэгээд part 2 нэгсэн хүмүүс нэлээд байсан л та. Гэтэ тэр хүмүүст мөн мэдээд дуулахад энэ бичлэгээр би үйл явдлын биш мөн чанарын төлөв ярина. Яа тэгвэл угаасаа Frere-ийн хангалттай алдар нэг төрж байгаа болохоо тэгж байгаа л хин нэг нь үйл явдлыг ярьчих байх. Бас би энэ аниме хүнээр яриулахад хайран өөрөө үзэхэд зөстэй аним гэж бодож байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ бичлэгийг аниме үзээгүй хүмүүс танилцуулах зорилгоор биш үзсэн хүмүүстэйгээ ярилцах зорилгоор хийсэн гэж ойлгож байна. За аним, ном, кино ер нь л бүх бүтээлийг хамгийн сонирхолтой болгодог зүйл бол плоттэй. Гол дүрийн хүчтэй амбиц зорилго болон түүнд учирч юу саад дотгорууд ямар ч бүтээлийн гол төлөвлөгөөр байж чаддаг гэж боддог байсан би. Frere харин энэ стереотип руу салаавч гаргаж хаянгуудаа Full Metal-ийн дээр сандаалаа суудсан гангэн дэнцсэн аним байна. Frere-ийн шигийн фэнтези төрлийн анимуудаар яг л байнга үеждэг нэг Чөтгөрийн хааныг ялах гэдэг гол плот Frere-ийн дээр ч гэсэн байж лээсэн. Гэтэ ганц ялгаа нь бусад анимууд Чөтгөрийн хааныг ялаад дуусч байгаа бол Frere-ийн Чөтгөрийн хааныг ялаад эхэлж байгаа аним. Анимууд дээр нөгөө ингээл гол зорилготой хүрчээд сүүлийн 2-3 минутанд манай гол дүр, туслах дүр өдр хэрхэн амьдарч байгаа талаар хальт харуулад дуусна штэ. Харин Frere-ийн зохиол тэр хальт харуулдаг 2-3 минутын хэсгийг дэлгэрэнгүй харуулвал юу болох вэ гэдэгт дээр анх санаа нь орж ирсэн байж магадгүй гэж бодсон. Тэгвэл ингээд энэ 2-3 минутанд гаргачтай хинт чамаагүй нойр хөргмээр өлегтэй анхаарал татхууц ч үйл явдал байхгүй ийм хүчмуутай плотыг үзэнгүүт яаж ийм гоё духтай байгаад байна те. Бидний байнга тогтлуулаад бүр дэлгэсрүү нүүр уйсан гоё акшн байхгүй байгаатайгаа хэрнээл бидний анимаас холдож чадахгүй штэ. Үцхээр нэг л гоё байгаад байгаа. Магадгүй энэ шалтгааныг би хүмүүсийг өрсөлдөөнөөс салгасан болохоор юм болов уу гэж бодсон. Нөгөө Blue Lock-ийн бичлэгтэр бас хэлж илсэн л да 15-16 настай хүүхдийн цээж нь дэлхий багтдаг. Асар том өрөөдөл, асар том амбиц, даанч тэрэндээ хүрэх ямар партаатай, ямар холвэ гэдгийг хараад бас ямар олон хүн чамтай өрсөлдөж байгаа мэдснийхаа дараа тэр мөрөөдөлтөө бууж өгдөг. Мэдээч мөрөөдөлтөө ялагдсан хүн чинь өөрийгөө үзий ядна, урман хугарна, өөрийгөө нэг хүндэтгэхээ хүртэл болцсон байгаа штэ. Ийм үед нь тэр том амбицтай гол дөрүүд нүдэн дээр нь мөрөөдөлтөө өрөөлтэй. Нүдэн дээр нь дэлхийг өөрчлөөд ангууд 70 тохиромсортон те. Харж ийн үчи хүн шиг хүчтэй, сахилга баттай байсан бол энэ дүр шиг мөрөөдөлтөө хүрэх л байсан штэ. Дэлхийд нөлөөт хүн болж болох л байсан штэ. Чи чадаагүй яагаад гэвэл чи сул дараа байл те. Иймэрхүү бодлууд тохомсоргүйгээр яг үг болж орж ирэхгүй ч гэсэн 70 тохомсорт нь мэдрэгдээд байт юм болов гэж би таамагласан. Тиймээс л Frere-ийн ямар ч том амбицгүй, ямар ч том саад дотгор гэдэг ахаар юм байхгүй, зүгээр л тухайн мөчөөсөө enjoy хийж байгаа. Жинхэнэ одоо цаг дээр урсгалаар амьдарч байгаа нэг тийм влог маягийн ангиудаас нүсгч тайвширлыг мэдэрсэн байх. Бодоод үзэнгүүт Vinland Saga, Violet Evergarden дээр бас л яг нэг тиймэрхүү аним байсан байлээ. Яг хав дээр үед бол өрсөлдөөн харьцангуй гайг байсан ч гэж сошиал медиа байхгүй болохоор өрсөлдөгчөөсөө хэр хүчтэй гэдгийг миний мөрөөдөл хэр ол байгаа хин ч үнэн зүгээр мэдэж чадахгүй штэ. Ийм учраас бас тэр үед одоо бодвол хүмүүс нэлээд их шашинтай байсан. Одоо шашин шүтдэг хүмүүсийн тоо улам багасаал шинжлэх ухаанаар ч гэсэн хүмүүс орчны ертөнцийн нууцуудыг зах цухаас нь мэдээд эхлэнгүүт эцсийн дүндээ амьдрал ямар ч утга учиргүй байлаа гэсэн энэ хариу гарч ирээд байгаа штэ. Үүнээс болж л энэ оршихуй хэмнэрэл найлизм гэдэг зүйлс дэлгэрсэн болов уу гэж би хувьдаа боддیں۔ Blue Lock-ийн имжлэг дээрээ яг нэг иймэрхүү үзэлтэй болцсон хэцүү байна гэдгээ хэлжсэн. Тэрнээс хойш энэ найлизмаас салахын тулд абсурдизм, экзистеншиализм хоёрыг баг зэрэг судалж эхлээд абсурдизм бол надад айгүй таалагдсан.
Яг л намайг хамгийн их зовоож байгаа, хамгийн их стресстүүлж байгаа тэр асуултад хамгийн зөв гаргалгаа өгсөн. Үнэхээр намайг аргадаж чадсан. Яг хөө гүнзгий ч гэсэн учрыг маш товчхон тайлбарлах юм бол нигилизм нь амьдрал утга учиргүй учраас амьдрмааргүй байна. Абсурдизм нь харин амьдрал утга учиргүй учраас амьдрмаар байна гэсэн үзэл. Өөрөөр хэлбэл амьдрал утга учиргүй байна гэдэг нь харин ч азтай хэрэг. Амьдрал үнэхээр л утга учиргүй бол одоо бид нар юунд санаа зовохгүйгээр өөрийн хүн чанаар ёс зүйгээ хадгалж байгаа л өссөн бүхнээ хийж болно гэсэн үг болохоор тэр амьдрал утга учиргүй гэдгээс айх биш. Нүүр тулаад хүлээн зөвшөөрчгдөл хангалттай, тэгээл чи жаргалтай амьдрын гэсэн үзэл. Фрери надаа абсурдист шиг санагдсан. Яг уу заримдаа бусдын сэтгэл хөдлөл хүсэл эдрийг үл тоосон хүүтэй хандлага аргаад байгаа нигилист юм шиг ч гэсэн ерөнхий зургаар нь харуул хэдэн мянган жил амьдэрсэн мөртлөө ерөөсөө амьдралаас түүрдсэн, амьдралаас готарсан шинж анзаардахгүй хөөрхөн өөрийгөө болгоол яваад байгаа нь абсурдист бай байгаад байгаа. За тэгвэл Фрерийн гэд яаж амьдралыг таашаагаад байна те? Хэдэн мянган жил байтугай 20-30 жил амьдэрсэн хүмүүс хүртэл хэдийн мэдлэгийн араалаас болж оршихуйн хямралд өртчөөд байхад Фрерийн бол бараг л ертөнцийн бүх зүйлсийн учрыг тайлцсан мэдлэгийн хараалд өртөг байтугай нэрвэгдсэн байх хэвээр төр штэ. Тэгвэл Фрерийн амьдралыг яаж харж байгаа болоод ийм сайхан чийл амьдраад байна гингүүт мянган жил амьдарч үзег болохоор мэдээж би хэлж чадахгүй. Харин оронд нь өөрийнхөө сүүлийн үед ойлгож аваад байгаа энэ талаарх туршлагуудаа хуваалцъя гэж бодлоо. Вагабоны бичлэг дээр хэлсэндээ мөрөөдөл бол манай шиг ойртох тусам замхарна. Эцэст нь нэг юм хүлсэн ч гэсэн тэр үед аль хэдийн чиний мөрөөдлөөхөө болцсон байдаг. Тэгвэл бүгдийг хаяад ямар ч мөрөөдөл зориггүй амьдрах ёстой мөгингүүд бас л буруу. Лүлогийн бичлэг дээр хэлсэн шиг миний туршлагаар л харахны уралдаанд оролцохгүй гэд амралт авсан хэдэн сар намайг огтхонч тайвшруулаагүй. Миний суперэго намайг зэмсэн, санаа зовхож зогсоож чадаагүй. Ойр татны хүмүүсийн хүртэл надад урам хугарч байгаа харцыг толгойдоо төсөөлж өөрийгөө зовоосон. Тэгвэл яг яах ёстой юм бэ те? Мөрөөдөлтөд хүрэх бидний жаргалтай болохгүй, мөрөөдөлгүй амьдрах ч жаргалтай болохгүй юм бол. Миний олсон шийдэл болохоор зүгээр л баланс юм байлээ. Уусаа хүн цаанаасаа л эго, амбиц, ялах хүсэл гэх мэт зан чанарууд байгаа л юм чинь. Энэ зан чанар л бидний амьдарч байгаагийн гол шинж мөн л юм чинь. Мөрөөдөлгүй амьдрах бол боломжгүй. Гэтэ мөрөөдөл чамайг жаргалтай байх үүрэгтэй болохоос зовоох үүрэгтэй биш гэдгийг санаад үнэхээр тэр хит их хөрсөлдөөн давж гаршгүй мэд сад татгар чамайг залхаагаад байвал төр зур амс хийгээд it is what it is. Вагабоны бичлэг дээрээ би мөрөөдөлд хүрэх нь биш, мөрөөдөлд хүрэх зам нь л хамгийн гоё байдаг гэж хэлж ийсэн. Тэр үгээ би дахиж илүү гүнзгий бодоод нэг дайжгүй зүйл болсон. Бид нар мөрөөдөл зорилгыг зүгээр л нэг амралтын өдрөөрөө сайхан чийлрээд үзээд эхлүүлж байгаа цуврал гэж ойлгож болно. Бид нар тэр цувралыг үзэх нь л enjoy болгохоос биш, төгсгөлийг харах гэж үздэггүй шүү дээ. Тэр цуврал нь тэгээд үнэхээр амар гоё байх юм бол үзэж дуусгачаад нэг л хооц оргиод тэр өдөртөө нэг юм ордог. Тэр хоёр цувралыг үзэж дуусгачаад за одоо цаашдаа юу үзнэ гэж хутардаг шиг мөрөөдөлтөө үрчээд за одоо цаашдаа юу мөрөөдөж амьдртiin байгаа л гэж гонсойдог байх. Түүнээс биш тэр мөрөөдөл нь таалагдаагүй дээ биш гэсэн үг. Харин зарим цуврал эхэндээ гоё байсан ч гэсэн сүүл рүү өөдөртөө болоод эсвэл хүрэх гээд байгаа санаа идрэн чиний үзэл бодолтой таарахгүй ч юм уу те. Эсвэл зүгээр л чиний дуртай төрөл биш ангууд бид нар дундаас нь хайчдээ штэ. Яг энэ шиг зарим зорилго мөрөөдлүүд зүгээр л бидэнд зориулагдаагүй байдаг бах. Тийм учраас заавал нэг өөрийгөө ойлгооч байх үедээ тавьсан тэр мөрөөдөлтөө тууш тавьж ингээд өөрийгөө зовоогоол харахны уралдаанд заавал нэгт орох ёстой гэж өөрийгөө хит хүчилжсэнд орвол зүгээр л эхлээд өөрийгөө сайн ойлгож аваад дараа нь бусд өөрт нь тохирох тэр зорилго мөрөөдлийг олоод тэгээд тэр харахны уралдаанд заавал нэгт орох гэж хамаг байдгаараа тавхилгүйгээр зүгээр сайхан салхи амьсгалсан шигээ алхаад явж исэн дээр байх. Магадгүй л бидний харахны уралдаанд оролцохчгүй бас гаргахчгүй байх ганц арга юм болов уу гэж одоогийн миний хувьд дүгнэж байна. Дахиад хэлэхэд бидний мөрөөдөл зорилгоос олж авах хүч аргал нь заавал зовлонгоос илүү байх ёстой шүү. Бас миний Фреринээс нэг ойлгосон зүйл нь мөрөөдөл болон зорилго заавал тийм том байх албагүй юм байлээ. Яг чи хүчтэй амбицтай бол хамгийн гол мөрөөдөл чинь том байж болно л доо. Гэтэ эхлээд жижиг мөрөөдлүүдээр өөрийгөө ойлгох ёстой байх. Тэгээд бас тэр том гол мөрөөдлөө олсныхаа дараа ч гэсэн тэрэндээ хүрэх гэж тэгж яарад хэрэггүй. Угаасаа л түрүүнсэнчлэн мөрөөдөлд хүрэх биш, мөрөөдөлтөд хүрэх зам л хамгийн амттай байдаг. Тэр амтыг тамшаах ёстой болохоос шууд залхих гэж оролдож болохгүй. Бинт ч юм уу. Фрериний хувьд бол угаасаа том мөрөөдөл байхгүй. Манай хүн зүгээр хөөрхөн жижигхэн зорилго тавиал амьдралыг таашаагаад явдаг нэгэн.
Магадгүй шалтгаан нь Фрейрийн аль хэдийн тэр том зорилготой хүрсэн эсвэл угаасаа л том өрөөдөл гэж байхгүй улаан абсурдист баг. За нэг иймэрхүү ер нь ойлгосон биз дээ тий. За хоёр дахь анимийн бидэнд харуулах гэж зорьсон гол санааг би цаг хугацааны үнс нь болон бас дурсамж гэдэг ямар үзэсгэлэнтэй зүйл вэ гэдгийг харуулахыг хүссэн болов уу гэж ойлгосон. Фрейрийн ерөнхийдөө хүмүүс ямар богинохон настай гэдгийг мэддэг ч гэсэн цагаа буруу тоосноос олж хайртай хүмүүсээ алдчихад дараа нь үргэлж харамсаал үлддэн штэ. Яг л бидний л алдаа байсан л та. Бид нар энгийн амьдралдаа хитрхи тасаад ирэхээр чиний хайртай бүх хүмүүс чиний хажууд байж л байх юм шиг энэ амар амгалан байдал чинь үүрт үргэлжлэх юм шиг санагддаг. Энэ алдааг хамгийн их тавцсан хүн бол Фрейрийн. Гэтэ хөрхий Фрейрийн хувьд бол 50-60 жил гэдэг угаасаа юу ч шилтэй. Харин ч хиймлээс хойш хөрхөн ухаараад бусдыг ойлгох гэж хичээж байгаа эдгээр нь ямар сайн хүн гэдгийг харуулж байгаа. Фрейрийн ингээд шинэ хүмүүстэйгээ уулзаад ярилцсан болгондоо нөгөө өнгөрсөн хиймэлтэй цуг байсууя дурсаад байдаг нь тэр үед ойлгоогүй юм аа одоо л ойлгож авч байгаагийн хэдийгээр Фрейрийн хувьд тийм их цаг хугацаа өнгөрөөгүй ч гэсэн тэр 10 жилийн аялал Фрейрийн үед богинохон аялал байсан ч гэсэн түүнийг тэгж их өөрчилж чадж байгаа л тэрэд ялангуяа хиймэл яг үнэндээ Фрейрийн үед ямар үнцэнтэй хүн байсан гэдгийг харагдана. Өнгөрсөн үеэ дурсах тийм ностальжик мэдрэмж бол угаасаа бидний сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг хүчтэй мэдрэмж шүү дээ. Энэ аним яг энэ мэдрэмжийг маш сайн мэдрүүлж чадчихсэн нь хүмүүст гүн сэтгэлүүлдсэн шалтгаануудын нэг баг. За туслах дөрүүдийн хувьд бол бас л Фрейринээс тутгааргүй сайн дөрүүд байсан. Манай Ферн Старк хоёр бол яг л нэг тийм өсвөр насндаа байгаа. Санаа идэрчгсэн суугаагүй. Айгүй цагаахан тэр гаргаж байгаа үйлцэн шийдэрнэ. Яг л нэг хөөрхөн эвдрээгүй хүүхдүүдийг гаргаж чадсан байсан. Тэр нөгөө нийтгүүд өвчний шидтийн шалгалтын дээрх орцогчдод бол бас л дүр болгоно толгойд үлдсэн. Дүр болгоно нь өөрийн гэсэн онцлог шинжтэй нэг тийм шууд мартагдахаар NPC төр айгүй ховор байсан. Ялангуяа миний хамгийн их сэтгэл түлсэн дөрүүдээс нь ярих юм бол Биабар миний анх харсан сэтгэл таамаглалаа шал өөр төр байсан. Манай хүн бол тийм хүн зүгээр алах, тамлах дуртай сайко биш. Зүгээр л ялахыг чин сэтгэлээсээ хүсдэг хүчтэй эготой нэгэн гэдг нь аним явах тусмаа харагдсан. Тийм зөөлөн хүн бол угаасаа биш. Шаалхтай гэвэл ялахын төлөө юу ч хийгээс буцахгүй. Гэтэ гол нь хизээч өрсөлдөгчөө зовоохыг хүсдэггүй зүгээр ялахыг л хүсдэг юм байна гэж дотроо дүгнсэн. Юбер болохоор яах вэ? Яг үннийг хэлэхэд энэ дундаас хамгийн ээж байх гэж хичээсэн. Жохон үнэмшлэхүү төр шиг санагдсан. Гэтэ 100% логикийн алдаагүй үнэмшилтэй байх угаасаа албагүй ямар ч юм. 90% байхад л болно. 10% уран сайхан биднийг үзэхэд илүү сонирхолтой, илүү entertainment болгохыг ялцчихв. Юбер ч гэсэн тэр ажлаа маш сайн хийсэн, хамгийн итгээд өж чадсан. Ялангуяа тэр ландыг шохорхоод тэр хоёрын дунд явж байгаа баг зэргийн Рамас идэр нь бол миний сонирхлыг татаж чадсан. За Зэри бол ер нь л яг Фрейринтэй адилхан урт зам тулсан хэдэн мянган жилийн настай шүү дээ. Тэгсэн мөртлөө Фрейринээс тис өөр үзэл бодолтой. Фрейрийн Зэри хоёр бол бүр яг харахны уралдаанд хамаг хурдаараа тавих уу эсвэл зүгээр сайхан салхилсан шиг алах уу гэдэг зоосны хоёр тал байгаа. Тэгэхээр бас эндээс харж болох нэг зүйл нь олон мянган жил амьдрангууд заавал хүний хамаг эго амбиц унтраал заавал нэг тийм Фрейрин шиг болно гэсэн юм байхгүй. Зэри шиг гал ассан нэгэн ч болж болно гэдгийг хэлтгэж зорьсон байх. За world building бол ярилтгүй. Ярилтгүй ч гэж одоо ярина л та гэж. Нөгөө Фрейрин дээр ич хэдэдэг зүйл нь далд ертөнц бурхад эдрээс тостой оршдог баг манайхаар шинжлэх ухаан гэсэн үг гэж хэлжсэн да. Тэрийгэ улмал баталсан бэлээ. World building нь айгүй үнэмшилтэй баг логикийн алдаа эдэр бол би олж хараагүй. Яг нэг алдаатай юм шиг хэсэг гарч ирээл эн чин тийм бистэй гэнгүү яг намайг сонссон юм шиг. Нэг дөрөв тэндээс гарч ирээл миний асуултанд хариулчих жишээний. Жишээлбэл тэр орчин үеийн шидэнд хоосноос шинээр объект бий болгох нь манай нэвд ашиггүй учраас сүүлийн үеийн шидэд бол угийн байгаа ойр хавийнхаа объектуудыг хувиргадаг ичид илүү ашигтай, илүү модонд орж байгаа эдрэгэл. Make sense те. Би бол баг энийг анх сонссон бол зүгээр нэг хүний зохиол биш яг жинхнээсээ ичид гэж байсан бол иймэрхүү л байх байсан болов уу гэж бодохоор байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр шид бол яг л шинжлэх ухаантай адилхан болохоор цаг үе өнгөрөх тусам илүү хүчтэй шид үүсч хуучин шидүүд модноос гарч идэг. Бас л яг бодит амьдрал дээр байсан бол тийм л ахаар те. Ингээд яриад байвал дахиад нэлээд хэдэн жишээнүүд байна л да. Гэтэ ингээд дуусгая. Та нар угаасаа world building-ийг надаар хэлэлтгүй хүлийн зөвшөөрсөн байх гэж бодож байна. За тэгээд Фрейрин бол надад үнэхээр таалагдсан.
Тэр 12 сард хийжсэн бишгнэрх үеэсээ хүртэл илүү дуртай болсон миний хувьд. Яг уу арайч хамгийн дуртай анime өдр болохгүй ч гэсэн миний топ 10-т бол аль хэдийн орсон болов уу гэж бодлоо. Тэгээд миний хувьд бол Frere-ийн My Nihilist дээр нэгт явхад бол нэг асуудалгүй юм шиг санагдаад байгаа. Яг уу би Full Metal-д дуртай л та. Гэхдээ яг улаан фэн гэж хэлэхэд хэцүү болохоор ч тэр юм уу. Миний хувьд бол Frere-ийн Full Metal-ыг давхаар санагдсан. Full Metal-ийн фэнүүдээ бол уушлаарай. За тэгээ дүүр ярих юм уусаа үлдээг өстэй те. За тэгээ хэрвээ та намайг дэмждэг бол эсвэл аниме манга вебтүүнүүдээс сонирхолтой бол манай групп нэгтээрээ. За тэгээ баяа guys.